Жон Рональд Рүүлтүүлг зөвхөлөг бичсэн Сэр Ардуко Стивен Кингийн зөвхөн хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө гэсэн чичээд зөвхөн хоёрын зөвхөн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Цогтбаатрын ууган баярын зохиол Ахын хайр. Цасгаилсан өвлийн бүүдгэр өдөр байлаа. Хотын айл албан газруудын гэрэл асаж хүм машины хөдөлгөөнд тадарчээ. Ажлаасаа оройдсон зарим хүмүүс аль байдаг хувцсаараа хүйтнээс бие хамгаалж гэрлүүгээ яран алхах энэ үед хүн дээр хөхүүлэн ханиалгасан 15 орчим насны нэгэн жаал өөрөөсөө жаахан эмэгтэй хүүхэд хажуудаа хөтөлсөөр ямарч зориггүй хотын төвөөр сажилгаж түүнд хүйтнээс айж даарч бэрсэн ямарч шинж байсангүй. Өдий жаахан биетэй хэрнэ наснаасаа хэд хэрсүүжсэн гэмээр шийдэмгий бас бодлогошронгуй харцтай энэ хүү өөрийнхөө хэр дагвалж сэмэрсэн хүрмээ дүүдээ давхарлан өмсүүлээд өөрөө жижигхэн цэвэрхэн савхэн зүн хүүрээд хоног төөрүүлж болох үз орцхонглыг ярамгүйхэн хайсаар. Гэтэл тэдний ардхан талаас тулгаа наашаа ороод иргэх нэгэн танил дуу гарсан нь бас л тэр хоёрын адил орцхонглоор хоног төөрүүлдэг найз Тэмүүлэн байв. Хоног төөрүүлэх газартай болсондоо баярлсан тулгаа дүүгээ дагуулan Тэмүүлэнгийн толгоогоо цохуулах траншаа руу явж орлоо. Тэмүүлэн ч хамт онох хүнтэй болсондоо баахан олзуурхаж өөрийнхөө өглөө идэхэр зэхэж байсан жаахан талх шилтэй усаар тэднийг дайллаа. Жижигхэн модон тавцсан дээр байрлах бараг л дуусахдагж байсан лаг шинээр сольсноор тэр хавийн газрууд арай илүү гэгээтэй боллоо. Ингээд л ойрын хэд хоног уулзаагүй найзууд энд тэнд үдсэн харснаа амуралдан ирж сүулдэ гэрийнхээ тухай гудамжны хар бараан амьдралын тухай ярилцсаар унтахаар хэвтэцгэлээ. Тулга ямар нэгэн зүйлийг хэлэх гээд байгаа юм шиг хэрнээ цаанаа л нэг эргэлзээд байгааг нь Тэмүүлэн анзаарчээ. Тулгаа чи юу одоо ямар нэг юм ярих гээ юу? Үгүй зүгээр л чи надад хэлж ярмэр зүйлээвэл огтхон цаанаа зуулгөр хэлж байл та. Бид ч олдсон жаахан олоо бие биенээс арамлгүйгээр хуваадаг штэ. Чи надад итгэж болно. Яг үннийг хэлэхэд надад нэг явдал тохиолдсон. Гэхдээ чи хүнд ч хэлэхгүй гэж амлавал тэгээд ярил та. Би амлаж гин. Ямар нэгэн сонирхолтой нууц зүйлийн тухай олж сонсох гэж найдсан Тэмүүлэнгийн ойрон сэргэт ирв. Тэмүүлэн найз нь өчигдөр их мөнгө олсон. Юу нэрээ юу? Тэгээд хэрэг мөнгө юм бэ? 1000, 5000, эсвэл бүр 20,000 чи урдаа хариулаач. Эсвэл зүгээр л ярих юм болдгоо худлаа ярмаар санагдсан юм уу? Маш их мөнгө олсон. 10 эдийн ширхэг боодолтой дан 20,000 тэн дэвсгэрт. Ингэж хэлээд тулгаа баахан бөгшүүлж ханиалгав. Чи одоо ирүүл өнөө эсвэл цаа ирүүл өнөө чамайг инкич мэдээд байсан. Хэрэггүй л энэ тухай л миний хэлснийг мартаа дунд. Чи бүр надаар тухуурхаж явах шүү. Энэ үгийг хэлэхдээ Тэмүүлэнгийн хоолой чижир хийлж байв. Хэсэг зур нам хүн боллоо. Тулга банкны үүднээс олсон жижиг савхэн цүнхтэй мөнгөнийхөө тухай Тэмүүлэнд хэрэггүй лам нээлээ гэж бодож байлаа. Нөгөө гоё машинтай ах ихч хоёр банкнаас гарахдаа харанхуйд цүнхээ унагчихсан. Үүнийг нь хараад бушуухан шиг очиж аваад машиных нь хойноос баахан гүйгээд гүйцээгүй. Хайсан цүнхийг нь эзэнт нөгөөд шанд нь хэдэн төгрөг горьцсон л хэрэг шүү дээ. Тэр ах ихч хоёр өмнө нь өөрийнх нь дүүд хувцас хунар хоол бас мөнгө өгч байсан. Дүүдний хайртай дандаа тусалж явдаг болохоор нууцаар дагаж яваад гэрийг нь мэдчихсэн. Тэгээд л орой гэрийнх нь үүд хаваар эргэлдэж хүлээсээр нүдэнд нь харагдаад жаах юм олоод авдаг. Ялангуяа тэр ихч дүүд нь их хайртай. Нэг удаа харчхаад миний өхөнтэй яасан ч ижилх юм битээгээд л баахан уйлсан. Тэгээд хувцас хунар өгөөдөл. Нэг удаа бүр гэртээ оруулж хоол өгөх гэхэд нь гэрийг чинь муухай болгочноо гэд өөрөө үлдээд харин дүүгээ оруулж байснаа ч санаж байлаа. Дүүн гэрээс нь гарч ирэхдээ цэв зэвэрхэн болцоход ахта баахан ид хэм өгөхт нь баярлсандаа уйлж үлээ. 7 настай дүү зулаага тэр айлд орчход гарч ирэхгүй юм шиг бодож байснаа удалгүй инээмсэглсээр гарч ирэхэд нь баярлаж уйлсан ч байж мэднэ. Харин сүулт нь мэдхнээ
Тэр ах эгч хоёр сургуульд орох төгөж байсан жаахан өхнөө алдчихсан гэсэн. Тулга элдвийг бодон хөрвөөсөөрл. Өчигдөр орой сэтгэл дотроо хэдийн танил дотн болчихсон тэр ах эгч хоёрынхоо санамсрүүгээр гээж өргсөн цүнхийг аваад гэрлүүн явж байснаа. Сонирхолтой хөтлөгдөөд нээж үзтэл дүүрэн мөнгө байсныг нь олж үзээд золтой л ухаан алдчихаагүй. Их мөнгө харсандаа яахаа мэдэхгүй тэнэгэлзэн айж эхэлсэн. Хэрвээ хэн нэгэн хүн мэдчих юм бол өөрөөс нь мөнгийг төвггүйхэн булааж чадна гэдгийг мэдэж байсан болохоор тэр их мөнгийг ил гаргахаасаа ч айсан. Чухам мөнгө олмогцоо тэрээр энэ мөнгийг ашиглаад тэнүүлчин амьдралаасаа гарах талаар мөрөөдөж эхэлсэн ч энэ бол 15 настай хүүхдийн хувьд их хэцүү гэдгийг зөнгөөрөө ойлгосон. Муу хувцастай жаахан хүүхэд их мөнгө гаргаад ирэхээр хинч гарсан хулгай хийжээ гэж сэрдээд цагдаад өгчих нь эсвэл хамаг мөнгийг нь шууд л булааж өрхнө гэдгийг мэдэж байв. Ээжээс өнчөрч аригчин аваасаа салсан тулгын сэтгэл дэх хамгийн хүчтэй мөрөөдөл нь багаасаа ээж үүссэн 7 настай зулаад үгээ элбэг хангалуун аз жаргалтай хүн болохыг харах явдал. Тийм ч учраас тулгаа энэ мөнгийг нөгөө ах эгч хоёрт буцааж өгөөд дүүг минь өргөөд аваач тэ гэж гуйхаар шийдээд байв. Цулаач тэр ах эгч хоёрт тасчихсан юм л болвол тийш очие гэж гуйхуулсан. Нөгөө хоёр нь ч гэсэн тэр шалгүйгээр дүүд нь сайн ханддгийг бодоод өөртөө нилээд итгэлтэй байгаа. Тулга энэ шийдвэртээ тууштай байж халааснасаа цаасны тасаргаа гарган нөгөө ах эгч хоёрт дүүг минь сайн хүн болгож өгөөч ээ. Харин би та хоёрт хизээж харагдахгүй гэсэн утгатай загтал бичиж эхлэв. Энэ үед бүр нойрон сэргчгээд тулгыг ажиглаж байсан Тэмүүлэн бүр мэл гайхаж цэл өхрөн гэж нь болгон тэр. Тэмүүлэнгийн толгойд гайхах, уурлах хоёр зэрэгцэж тэссэнгүй. Тулгаа, чиний хэлдэг үний юм уу? Хэрвээ үний юм бол арьянгуй анзан дөрөө сайхан халуун хоол авч идэл дээ. Бид нарыг хөөдөг тэрмүү зүгч нь өстө мэл гайханда мөнгө гаргаад ирэхээр царай нь ямар болохыг харах юмсан. Бас наад мөнгөөр чиний өмхий дараншинаас өөр газар очиж онох хэрэгтэй. Хоёулаа компьютер тоглоомын газар очиж шүмжин тоглож чоны. Чи бид өөрөө хоёулаа дуртай штэ. Тулга юу ч хариулсангүй загтлаа үргэлжлүүлэн бичсээр. Харин энэ үед Тэмүүлэн түрүүнээс хойш тулгын биеэсээ огтхон ч салахгүй байсан цүнхийг анзаарч харлаа. Тэмүүлэн бол тулгаас биеэр том насаарах хүүхэд аж. Тулга сая загтлаа бичиж дуусгаад өглөө эрт нөгөө сайхан сэтгэлтэй ах эгч хоёр дээр очиж мөнгийг нь өгч дүүгээ өргөж аваач гэж гуйхаар шийдэн хэвтлээ. Шүн дунд болжээ. Зүүд нойрондоо автаж байсан тулгын гараас хэн нэгэн зүнхийг нь татхад тэрээр цочин сэрлээ. Тэр хүн Тэмүүлэн байв. Тулга зүнхээ алдахгүй тулд эцсийн хүчээ шавхан тэмцсэн боловч дийлсэнгүй. Дүүн учрыг сайн ойлгоогүй дэмийл уйлахаж. Зүнхээ алдсан тулга гудамжинд шарлхан уйлна. Дүүн хажууд нь гайхсаар яахаа мэдэхгүй ахыгаа аргадахчаа аятана. Тулга дүүгээ сайхан ирээдүйтэй уучлах байсан цорын ганц боломжийг алдчихсан учраас өөртөө гомдож Тэмүүлэн зүгсээр. Ахынхаа уйлахыг харж зүгсээр залгсан Зулаа. Та одоо уйлахаа болохгүй мүү? Нөгөө ах эгч хоёрын мөнгийг гэрт наваачиж өгнө гэсэн бидтэй гихэн тэр. Тэр мөнгийг ах нь алдсан штэ. Ахаа, би таныг үнэхээр гайхчихна. Өдрийнхөө хоолтой зүнхийг алдчихад та өмнө нь ингэж уйлж байгаагүй штэ. Харин тэр ах эгч хоёрын зүнхинд байж л байна. Тулга дүүгийнхээ гардах нөгөө савхин зүнхийг хараад нүдэндээ итгэж ядлаа. Өөр шөнөөр харанхуйд Тэмүүлэнтэй нойрон дундаа ноцолдож байхдаа тэдний хинхэн нь мөнгөтэй зүнхийг андуурчээ. Харин дүү Зулаа нь цүнхийг мартсангүй. Тулга дүүдээ хандаж хэрвээ тэр ах эгч хоёр чиний аав ээж болохыг зөвшөөрвөл ахыгаа санаж хаасан ч болохгүй шүү. Хэрвээ зөвшөөрөхгүй бол ах нь өөрөө чамайг олоод авна. Хэмээн ятгаж арайхийн зөвшөөрүүлээд мөнгөтэй цүнхийг нөгөөд нөгөө айлынхаа хаалгыг тогшуулжээ. Хаврын сарууд эхэлжээ. Гудамжаар холхих хүн болгон аз жаргалтай инээмсэглэх мэд. Ганган хэнцэр ховцослож аав ээжийнхээ гараас хөтлөн сургуулийн зүг алхах Зулаа гарсан Тулгаа нүүрэндээ дүүрэн баяртайгаар энэ охин чинь миний дүү шүү хэмээн сэтгэлдээ шивнэлээ.
Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.